What's up guys? Тэгэхээр бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид бүхний дараагийн бичлэгээр та бүхэндээ 2018 оны 11 сарын 24 мөн 25-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад улсын Вухо хотод зохион байгуулагдсан Вухо Open 2018 тэмцээнд за Хятадын тамирчин Юшин Гдүүгийн 347 секундэд 3x3 шог эвлүүлж дэлхийн рекорд шинжилсэн эвлүүлэлтийг reconstruction гэж үзүүлэх гэж байна. За тэгэхээр холилтын үед F, U2, L2, B2, F prime, U, L2, U, R2, D2, L prime, B, L2, B prime, R2, B, U2. За ийм ойлголт байгаа. За тэгээд ерөнхийдөө дэлхийн хэмжээний дийлэнх тамирчид цагаан болон шар дээрээс эхэлж эвлүүлдэг бол Юшин Гдүүгийн хувьд бол энэ эвлүүлэлтийг улаан дээрээс эхэлж эвлүүлсэн байгаа. За тэгээд улааны хувьд болохоор кросс энэ хоёр билээ орцсон байгаа. За дэлхийн нийт тамирчдын бараг 180-90% нь Фридрих метод ашиглаж эвлүүлдэг. Тэгэхээр Юшин Гдүүгийн хувьд ч мөн адил яг Фридрих аргаар эвлүүлсэн байгаа. За тэгээд улаан шар, улаан ногоон хоёр кросс орчихсон. За тэгээд цагаан ногоон цагаан улааны нэмчээ, зэнхэр улааны нард байгаа. За тэгээд энэ дээр болохоор цагаан ногоон эвтүүлэнд бэлэн, зам шар ногоон эвтүүлэнд бэлэн байгаа. За Юшин Гдүүгийн үед эвлүүлэлтээ эхлээд яг энэ байрал дээрээс нь хоёрыг доороо барьж хагаад U зэнхэр таарсан R2. За ингээд их 3 эвтүүл 3 кросс манд бэлэн болчихж байгаа. За тэгээ энэ чинээс U prime хийгээд одоо энэ эвтвэл энэ хоёр эвтвэлийг оруулах ёстой. F prime энэ блокийг оруулсан. L F prime кросс ман орсон одоо ардаас нь арталт байсан сүл хоёр дахь эвтвэлийг оруулаад буулгаж байгаа. За ингээд зүүн талын блок бэлэн болсон буюу за энэ хоёр эвтвэл болчихсон. За энэний ардаас болохоор энэ хоёр зам энэ хоёр. Энэ бол ерөөсөө маш амархан кейс. Нэгсэндээ U prime R U R2 U R prime. За ингээд энэ хоёр эвтүүлмэнд болсон. U2 хийгээд R prime U R. За ингээд бүх эвтүүлмэнд болсон. Энэ дээрээс өөлөл нь антисион гарч ирсэн байгаа. Антисион. За энийг шууд баруун тал дээрээ R prime U prime R U prime R prime U2 R. За PLL skip ороод U. За ингээд ерөнхийдөө 347 секундэд 27 үйлдэлээр эвлүүлсэн гэж бодохоор TPS буюу 1 секундэд хийгдэх үйлдэлийн хурд маань өөрөө 778 байгаа. За тэгэхээр маш богино хугацаанд маш их хялбараар эвлүүлж дэлхийн рекордыг бас 4 секундээс доош нь богино хугацаанд эвлүүлж шинжилсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө маш гайхалтай эвлүүлэлт хийгдсэн. Үүнээс харахад боломжгүй зүйл гэж байдаггүй. Тийм болохоор магадгүй та ч гэсэн ирээдүйн дэлхийн рекордыг шинжлэх хүн байж болно. Тийм болохоор яг одооноос бүгдээрээ суралцаараа Rubik Shog сурцгаая. Залуусаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Tell me pretty lies, look me in the face, tell me that you love